Евтрах дээр ирсэн байна. За Евтрах маань эмнэлэг төвтөж байна. Тухайн үед одоо юу болсон талаар санаж байна уу та? Санахгүй нөө. Имчилгээ хийлгээл одоо л гайгүй гэж байна. За одоо эмчилгээ нь яаж вэ? Ерөнхийдөө хэр зөвхөмжтэй байна? Тааж байна. Өдөрт 2 3 цэцэл хийлгээл тэгэл янз бүрийн эм тарай өгч байгаа. Тэр нэрийг хэрэглээл тэгэл гэж. Нөгөө тухайн үед одоо нөгөө уул нь бол танд чинь хүмүүс хандив зүгдүүлээд тэгээ би таныг өнөөдрийн одоо тогтоотой өмнөнийхөө эзнээр шалгуулад өгчий гэж бодлоо. Баярлалаа. За зүгээр. За ийм л сүрхий айхтар хүндээ гэрээ барьсан байна. Хэдэн жилийн өмнө татдаг байсан? Баярсан талаас нь тэр сэтгэлийг одоо тий Монголын ард түмэн одоо хүлээж ирсэн баг. Би ч гэсэн одоо тэрийг хүргэх гэж одоо хичээж ирсэн. Гэвч одоо тухайн үед бас нөхцөлтэй яг нэг санснаар бодоод арай өөр болоод явцсан шүү дээ. Тэгээд миний бүхий бүтэнчтэй одоо эмнэлэгтэй ингээд би яа маань гайгүй болж байна. Тэгээд нөө өгсөн хандивын хоцсооноор юм дээрээ зарна гэж. Оцнод өмсөж байгаа юм өмсөж байгаа. За. Тэгээд цугласан мөнгө төргөө одоо нөгөө танайч хэлжсэн шүү дээ. За би инфлюенсер ингээд өөрийг нь одоо энгээс гараад ирэхээр нь хашааг нь авч ирэх гэсэн бодолтой байгаа гэдэг чийсэн. Тэр талаараа ярилцсан уу яриамжсан уу? Ярилцсан. Одоо нэг хэдэн шонгууд аваад тавьсан байгаа. Гэрээ ачаа барьсан байгаа. Гэрээ шинжлээ. Гэртээ махан шинэ юм аа. Тэгээд гэрээ тийчээ барьсан байгаа. Юу гэрээ нөгөө хууч байсаас нүүлгэх юм уу? Нүүлгцэн. Оо за. Ямар ч үсэн өөрийнхөө эмтлэхэн гэрийг босгоод тэгээд нэг өөрийн гэсэн энэ хүмүүс шингээд нэг сайхан өөрийн гэсэн хаат улсаа байгуулмаар байна шүү дээ. Гэр оронтой, хашаа хороотой тий? Өөрийнхөө гэсэн хаат улсаа байгуулмаар байна шүү дээ. Ийм авахад ингээд амтрахаар бас л хэцүү байна шүү дээ. Гэтэ энэ уул нь гэр бодоод барьсан байсан чинь сая салхинд нурцсан юм байна л да тий? Наркал явцдаг юм билээ. Би одоо ингээд эндийнхаа улстай хэсгийнх нь яг үүдэнд байж тэгээ надтай уулзгаа гараад ирсэн байна. Тэгээ одоо царайц бол сайхан болсон байна шүү дээ тий? Ер нь бол айтайхан гоё шингэрч гисэн байна шүү дээ тий? Ном зам уншаал тэгэл хэвчээ. Ном уншаад аа? За. Ер нь нүдний шил зүуд юм хараа жоохон Хараа. Оо за. Тэрнийг уншаал тэгээд үүлэг их гоё өгдөө шүү дээ. Янз янзын гоё дотор нь орсон юм шиг санагдаад. Тэрнийг уншаал. Өргөө цагаан гэрээ удахгүй бариад те өснөрөө сайхан хаан тулсаа байгуулаарай гэж ерөөдөө Баярлаа. Ихчдэг ар гэргэндээ нэг татлаад өтлөө болохгүй бол ганцаараа тэгэл явж ий гэсэн бодолтой л ар гэргэндээ нэг хандахгүй яваад байт. Тэгэж явж байгаа. Тэгэж явж байгаа л өөрөө тэгээ жоохон өвчин хүндэрсний хийдэггүй тэгээд яачих шиг боллоо. Магадгүй би тэр үед одоо оч тантай уулзаагүй бол таач нацмц байхгүй байсан шүү дээ. Би хоёудаа бол нэг юм гой зурцсан зургаар ч юм уу таарлцсан гэж би боддог шүү дээ. Тэгээд таны өөрийн одоо тухайн үед өгчсэн ярилцлага бас Монголын ард түмэнд сайн хүрсэн. Тэгээд таны хувь хүн чинь өөрөө таалагдсан болохоор ард түмэн өөрсдөө хандив зөвлөлөө гэдэг зүйлийг хийсэн. Би анхнаасаа бол постэр болохдаа ямар нэгэн хандив тусламж ерөөсөө гуугаагүй. Тэгээд энэ зүйлийг бол Монголын ард түмэн өөрсдөө санаачлаад над руу маш их хүсэлт явуулсан болохоор пост орсноос хойш 12 цагийн дараа хандив аяыг зарсан байдгийн. Тэгээд 11 сая төгрөг ер нь бол зуулсан шүү. Танд бишээр болно те бас одоо зүйлүүдийг өгсөн байгаа. Хувцс хооноор те тоогоо шанаг тэгэл янз бүрийн зүйлсүүд та тэрийг одоо энэхээсээ гараад тогтоог үзэх байлгүй. За ингээд өгсөн зүйлсийг нь оруулаад ирлээ. Гэрийг нь бариад дууслаа. Тэгээд гэр маань ийм болсон байна. Гарч байгаа л нэг энтгээс гараад нэг сайхан ажил төрөл болж юм. Хамгийн гол нөгөө таны нэг юм гоё үг байгаа шүү дээ. Хаан тулсаа байгуулна гэдэг үг тий. Хаан тулсаа байгуулах гэдэг. Тий. Хаан тулсаа байгуулах одоо мөрөдөлтөө удахгүй хүрээрэй л гэж одоо танд хэлэх бай. Тий. Өөрийн гэсэн хаан тулсаа байгуулах. Ямар ч байсан бодит байдлаар нь шууд хүргэе гэж бодоод энэ дээр нэг нөхцөл байдал дээр нэрээд тавтайгаа ярилцж байна. Барьсан талснаа илэрхийлж чадаагүй байсан болохоор
энэ одоо бичлэгээр дамжуулаад хүргэе гэж байгаа юм шүү. Тэгээд тэр талаар Баярлалаа та бүхэнд намайг дэмжиж тусалсанд. Би өдөрт та бүхэн туслаагүй байсан бол би өдөрт бас л хогийн зүг дээр тэгээд чиний татаж унаа л явж байгаа. Ахны яс чанж байгаа юм. одоо мах юу н хаанаас авч байна та? Өө ах нь хамаагүй шүү дээ. Уртлын хогийн зэг дээрээс олцсон. Юу мах уу? Тийм. Хогийн зэг баян шүү. Олон хүнд ижиж байгаа газар шүү. Тэгээд та бүхний тусдэмээр би одоо эмнэлэг номлогоор ингэж яваад ингээд нэг өөр ингэсэн гэр орноо бариад одоо эмнэлгээс гарч байгаад нэг ажил хөрөлтөө болоод сайхан амьдрий гэсэн зорилго. Монголын ардтан таныг одоо нэг өөрчлөх эргэлтийн цэгийг өгсөн болов гэж би хараад байт юм да. Нөө ээж маань би энэ бас муу гэлээ сая л мэдсэн. Нөө нэг ингээд нөө явж чадахгүй тал талаар ингээд үрдээ. Сүүжнийх нь ясан цаварчдаг юм. Тэгээд ихч тэнцээ ээжийг имжлээд наасааш нь эрүүл тойруулаад памперсын солиод. Манай аав чи явж чадахгүй юм гэдэг. Ихч наасаа ирэх болон байхгүй. Би одоо эмнэлгээс гарч байгаа шүү. Ачиж нэг аав ээж бас нэг том асархал. Тэгэл тэгж байгаа л нэг ажил болтол ажил байсан. Одоо би хаасаа гэрээ төрж ажил төрлийн дээр гэж. Одоо унаж татах хэдэр асуудал гарсан уу эртэдээс хойш? Энд нөө эмчилгээ эмнэлэгт байгаа гай. Зөв. Нөө тусал хийлгээд. Янз юм хийж байгаа. Одоо ер нь биеийн байдлал хамаагүй дээрт зарж шүү. Тийм. Хамаагүй сайн. Сонс татах гай болсон. Зөв. Ажил төрөл олж игээд гэр орноо бариад сайхан тогтцолцсон. Одоо тэгээд нэг ажилтаа л болчихвол тэгээд болохгүй. Ер нь бол өөр ингэсэн газартаа олчиж байгаа гэсэн үг юм шүү дээ, тийм. Газраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна сте. Тийм. Утасны дугаартаа олцсон гэсэн сонссон тийм. Дугаартаа олсон. Тийм. Дугаартаа утастай олсон уу? За мундаг шүү. Алло. За ийм гоё утастай олсон бай. Одоо тэгээд интернет сошиалаар өөрийнхөө бичлэгийг одоо үзээд байж тээ. Харин тийм. Өмнөх бичлэгүүдээ үзсэн үү ер нь? Нэг халт харсан. Тэгэхээр наач ойрын харагдах гэсэн үг юм. Би чинь залуугт нь уцас засдаг байсан. За. Тэгээ гар уцас засгаар чинь алхны нэг утаан ингээд Нүд рүү ороод байсан юм шүү дээ. Тэгээд ойрын хараа гэдэг амар мууц. Зөв. Тэгээ би чинь гагнуур хийн. Тэгээд юм л бол нүд өвдчихсэн. Тэгээд нүдний ойрын хараа юм. Тэгээ холын юм уу сайн. Ойрын юм үрэлцээд тийм ойлгосон. Тэгээ сая явахт нь Солонгос явахт нь би нэг замын үүдэд ажиллаж байгаад нэг бас нэг зардалт нь хэдэн төгрөгөөр болгоод нэг сая 500 мянга нэг өгж явуулсан. Яг тийм яхан баярлал хэлээ хоолн. Зөв шүү дээ тийм. Хамт нэг хоолн аваад тэгээд явсан даа. Гүртээ. Санахын та. Тэгээд охин Эрдэнэ ном сураад тэгээд удахгүй тань дээр ирнэ шүү дээ. Ирэх уу? Ирнэ. Ирдэл дараа. Явахт нь уулздаг уу? Тэгж хамгаалсан да. Одоо нэг уц моцтой болсон юм чинь. Ингээ пэсмэсээр орж яваад нэг олдох хөл хөт. Хогийн зэг дээрээс тэгтлээ бас нэг овоож оцоход мөнгө олдохгүй шүү дээ. Мэдгүй. Анх юу нь яаж яваад яг халтарч ба энэ амьдрал руу? Юунаас олсон? Аваагаас салгаал. Битүүхэн гоннига чамдан үлдээсэн. Бэлхийн голоор найртэгшэрээ. Би танахаас халан цууморцсон. Дүүгийнх нь хайг байгаа. Би одоо энэ бичлэгний ард дээр танд
Facebook-ийн хаягийг нэрийг бичээд өгье заа. энэ дээр шууд оруулаад өгчүүл юм бол. Тийм болно шүү дээ. YouTube дээр нь оруулаад өгч заа. Та тэгээ YouTube-ээр нь ороод үзчихээрэй заа. За Тэгээд тэнд хамгийн гол нөгөө нэг олон хүн танд бас нөгөө нэг гоё сэтгэлийнхаа юмыг хэлсэн байгаа. Тэгээ бас нөгөө зүйлсийг өгсөн байгаа шүү дээ. Авчирсан зүйлсээ. Тэр бичлэгийг нь үзээрэй л гэж одоо би хэлээд байгаа байхгүй. эмнэлгээс гараад би хийж гинэ. Сайхан амьдрнаа. Үлдсэн амьдралаа сайхан өнгөрөхийг хүсэж байна. Одоо нэгэнт ингээ эмчилгээ хийлгэсэн юм чи одоо тэгээд үлдсэн амьдралаа сайхан л өнгөрөөе гэж бодоод шүү дээ. Хайрын насаа тэгэл хогийн зэнгээ тэгэл өнгөрөөгөл дуслаа. Аваагаас салснаас хойш хогийн зэгээр явлаа тэгээд одоо тэгээд явахыг хүсэхгүй л. Одоо сайхан би хаагаа ирүүлжүүлээ хашаароогоос ячаад тэгээд үр хөвгтэй хүлээж авахтай бэлтгэлтэй. За магадгүй хэдэн жилийн дараа те цайгаа уугаас одоо хантай болох гэж бас үгүйсэхгүй шүү дээ. Тийм ээ? Хүн гэдэг чинь нөгөө бүлийн амт юм чи хань ижил хэрэгтэй шүү дээ. Ажил төрөл хийж ижил. Авгаа хүнтэй танилцахгүй бол гудамж танилцсан хүнтэй авгаа эхнэр болно гэж байхгүй. Одоо тийм дээ тий бас. Тий. Би ч гудамж 2 3 хүнтэй танилцсан. Өгдөхгүй юм бэл. Тэгээд за би ажилд явлаа. Орой өрөөд ирнэ гэхэд тэгээд гараад авцсан орой орхид цогтуу сууж идэг. Өгдөхгүй юм бэл. Гудамнаас танилцсан. Одоо тэгээ юуныхаа түрүүний тэр хогийн зүгээс бол бүр хоол газар нүүц юм уу те? Нүц. Одоо энэ юунд вэ? Баруунслаад. Оо, баруунслаар явсан юм те. За. Игч маань л одоо нааш цаашаа гүйж энэ да. Тэнд ээжийг асрал. Энд намайг эмнэлэгт эргээл. Игчл дунд нь гүйж энэ да. Тэгэл биднээс амьдрал одоо тиймэрхүү л энэ да. За. Хилтер ахыгаа одоо эргэжийн гэх таашаа ямар ч талаас те минь тусаар мэдээд одоо биеийн байдлыг нь тав хүндээ хүргэхээр ирлээ. Дээрсэн миний бодож байсан төсөөлж байснаас бүр тэс өөр гоё те царайн шингэрч гисэн гоё тэнхлүүн болцсон байна шүү дээ. Тий. Тэгээ ухаан санаа ч гэсэн одоо бас тухайн үед нөгөө үнэш татчих яг яаж үедээ хэрэг хөрөнд юу байсан. Миний одоо сүүлийн дурсамжаа шүү дээ тантай уулзсан. Тэрнээс хойш одоо их гоё болцсон байна. Одоо ингийн байдалтай ирсэн байна. Өмнө хоёлаа анх уулзч гисэн дээр ирчихжээ гэж би харчаа. Тэгээ бие сайн тэнхрүүлээд идгээд гараарай. Хурдан гарч ирээд тэгээд хаан тулсаа байгуулаарай. За баярлалаа. Тэгжил хэлээ даа. Та ч одоо хаан тулсаа байгуулах. Өөрийг хаан тулсаа байгуулнаа. Тийм. За баяртай. баярлаа. Ахны яс чанж байгаа юм. Одоо мах юу н хаанаас авч байна та? Өө ах нь хамаагүй шүү дээ. Уртлын хогийн зэг дээрээс олцсон. Юу мах уу? Тийм. Хогийн зэг дээр ч нөгөө нэг яс мас буудаг байхгүй юу? Одоо ийм байцаа төмс момс. Энэ хэрцэн гурил мөрл. Одоо энэ кембаб биш дээ. Эднүсээ хог дээрээс л олцдог байхгүй юу?